Тэгэхээр танаас сумын үед бол одоо 10,600 хүн амтай. За 60% нь одоо монголчууд тийм ээ. 40% нь одоо казак түмэн амьдардаг юм байна. Тэгэхээр энд бол ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн ахлах дунд ангийн сурагчдын дунд бол үндэсний ялгаа маш их гарч байна. За хүүхдүүд казак монголоор одоо хоорондоо хуваагдаж нэгнээ бүлэглэн одоо зодддог, танхаардаг ийм асуудал бол ер нь байдгийм байна. Тэгэхээр олон нийтийн сүлжээнд ч гэсэн яг энэ асуудал явж байгаа. Яагаад ер нь ийм асуудал хүүхдүүдийн дунд бий болов? Удирдлагын зүгээс ер нь яаж анхаарч ажиллаж байгаа вэ? За тэгэхээр ер нь булгуун нутаг бас онцлогтой шүү дээ. Олон одоо угсаатны өвлгийн нутаг. Торгууд, казак, загчин, ураанха халах гэдэг одоо ерөөсө бүхэл одоо Монголын үндэстэн угсаатанд амьдарч байна. Ийм асуудал сүүлийн жил гаруй хугацаанд дуулдаад яригадаад байгаа. Энэ дэр бид нэлээд бас анхаарч байгаа. Сургуулийн хүүхдүүдийн хооронд одоо бас үндэс угсаагаар ялгуулах, талцах, зодтолдох энэ асуудал дээр ялангуяа бид нар эцгийн асуудал дээр бас анхаарах гэж бодож байгаа. Эцэг их нь хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэх, зөв одоо ухааруулах, зөв нөлөөлөх асуудал байхгүй болвол одоо чөтгөрийн авсан мэдээлэлээр бол одоо зарим хүүхдүүдийн эцэг их нь ээж аав нь өөр хүүхдтэй буруугаар нөлөөлдөг, турхирдаг ийм мэдээлэл бас авч байгаа. Тийм учраас бид нар ойрын үед хууль хяналтын байгууллагууд, сургуулийн одоо удирдах шатны байгууллагууд, сумын удирдлага бас хэлэлцэж, ярилцаж 22 оны одоо 1 сараас хойшоо бас зарим нэгэн арга хэмжээг зохион байгуулах гэж бодож байгаа. Жишээлх юм бол энэ 2000 оны эхнээс хойшоо казак багш казак хүүхд авдаг. Монгол багш монгол хүүхд авдаг. Ингээд аваад үзэх юм бол энэ хоёр сургуулийн хувьд одоо өнөөдрөөсөө казак хүүхдүүд казак сургууль, казак багш нар казак хүүхдтэй зааж байна. Бараг 12 төгсөл зарим маань казакаараа төгсөж байна. Ингээд хүүхдүүдийг дөнгөж 6 настай хүүхэд ингээд танив мэдээд ингээд нийгэмшээд ингээд ирэх үед нь л ингээд казак хүүхдүүдийг казак хэлээр нь заагаад ингээд нэг иймэрхүү хандлага өсчих юм бол одоо бас энэ их төвхтөө. Энэ бол амаргүй асуудал. Тийм учраас хүүхдүүдийг ер нь 22 оны 9 сараас сургуулийн байгууллагатай ярьж байгаад, холбогдох хүмүүстэйгээ ярьж байгаад, эцэг эхтэй зөвлөлдөж байгаад, өргөн хүрээнд сан хилцүүлэг явуулж байгаад хүүхдүүдэд ер нь тэгээд холбог байдлаар тий. Энтэй холбоотой энэ 100 намрын улиралд энэ багш нарын амралтын үеэр багш нараа чадварчуулах, сургах, заах арга зүгэн сайжруулах энэ зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаад эрх эсдэг сарын 1-ээс казак монгол анги гэхгүйгээр юм холбог байдлаар одоо авч хүүхдүүдэд багаас нь зөв төлөвшүүлэх, сургах, хүмүүжүүлэх асуудал чухал юм байна гэж харж байгаа. Энэ арга хэмжээг зайлшгүй зохион байгуулах шаардлага байна гэж үзэж байгаа. Ер нь тэгээ цааш тэр асуудал нарийн судлал нь энэ байж болохгүй асуудал. Энэ сайхан булган нутагт амьдарч байж одоо хүүхдүүд маань ийм байдлаар яах юм бол бид ирээдүй яах юм бэ? 10 жилийн дараа, 20 жилийн дараа яах юм? Яаж амьдрах юм нутагтаа, тийм ээ? Тийм учраас энэ бол зайлшгүй анхаар шийдэх ёстой одоо бодлогын арга хэмжээ. Тийм учраас бид анхаарнаа. Энэ бас итгэл зовоосон асуудал шүү. Зүгээр өнөөдөр нэг сургуулийн хоёр хүүхэд хоорондоо зодолдоод өнгөрсөн асуудал биш ээ. Энэ бол удаа дараа давтагдсан асуудал байна. Өчтөр миний авсан мэдээлэлээр бас зарим нэгэн багш нараа зодсон байна. Энэ асуудал бодвол цагдаа бол шалгаж байгаа гэж бодож байна. Тийм учраас ер нь манай энэ эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдэд зөв хүмүүжиж нөлөөлөөрэй. Ирээдүйд болсон хүүхдтэй ингэж одоо бас ямар нэгэн байдлаар одоо буруу хүмүүжүүлж, буруу нөлөөлж одоо турхирч эвгүй асуудалд оруулчихъя. Өнөөдөр Монгол төр гэж байгаа, хууль гэж байгаа. Тийм учраас бид цаашдаа хуулийн дор амьдрах ёстой шүү гэдгийг одоо бас энэ ташрамд хэлхийг хүсэж байна. Ямар хүүхдүүд одоо багшаа ямар шалтгаанаар зодсон юм? Мөнч Түлгэн боловсрол сургуулийн одоо энэ Гамбат гэж багшийг одоо цогсон сураг байна. Би одоо чөтгөр мэдээлэл авлаа. Бодвол сурагч нь багшаа цогж унгаас асуудал байна.